Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Адар анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө, хүссэн улсаас авраатай Invesco лизинг компани, за мөн энгийн бөгөөд төгс хаадалабо арсчиг шүлэгт суурлаараа Roto компанид дэмжиж ажиллаж байна. За студид Занданхүү Цэнгэл баяр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол Монголын анхны хүүхэлдэйн кино бүтээгдсэн Адал явдалт төв. Зайр мэд. Мэд. Яг өглөөний мэд чиж бол нөгөө энэ чинь хизээ YouTube-д орохоос шалтгаалж байна тий. За Монголд кино урлаг үүсч өгсөн 90 жилийн үед энэхүү дугаарыг зориулж байна. За 1970-аад он бол манай кино урлагийн хөгжлийн бүр яг алтан үеийн нэг хамгийн сайхан кинонд яг тухайд гарч ирсэн. Тэр үеийг болохоор 3 доогийн үе гэж хэлдэг байсан юм байна л да. За. Эхний доо нь болохоор кино үйлдвэрийн дарга Донроо. Хоёр дахь доо нь болохоор Дорч Боломгой. Монголын кино үйлдвэрийн дид жанжин буюу уран сайхны удирдаач нь. Гурав дахь доо нь болохоор Дашторгой. Одоо Дашторгой тухайд нөгөө редактор буюу ерөнхий ариутгын шүүгч нь байж. Тэгэхээр одоо Дашторгой хийдэг ажил гэхээр одоо энэ чинь жилд нэг 5 6 уран сайхны кино гарна шүү дээ. Тэрийг одоо шүүн. Тэгээд жилд 30 орчим баримтат киноны зохиол, тайлбарыг бэлдэнэ. Бас ингээд 40 орчуулгын кино бид нар ч гаргана те 45 орчуулгын киноны бөөсийг түүнэ гэдэг ч юм уу ингээд ерөнхий хариуцсан шүүгчид бол үнэхээр их ажилтай. За тэгэхээр энэ 3 доогийн яг үе гэж ярьд юм байна. 3 доогийн үед болохоор Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 40 жилийн яг тэмдэглэх болж 1975 онд гэсэн үг. Яг бол 1935 оноор эхэлтэй. Тэгээ энэ жил болохоор тэгэхээр яг 90 ирлэн те. Тэгэхээр 75 он яг 40 жилийн болох гэдэг. Тэгэхээр нь 3 доо яасан гэхээр нөгөө кино үйлдвэрийн тасаг, цэх, хүн бүрдэл за хэдүүлээ их ойдоо, тэгш ойдоо ямар бэлэг өргөх вэ гэдэг санал асуулгын дэвтэр өрөөгөөр аялуулсан байна. Тэр хүмүүс тэр санал асуулгын дэвтэр дээр янз бүрийн бичиж ингүүл гоё юм шүү, тэгвэл гоё юм шүү гэл те. Тэр чинь хэдэн зуун хүн ажиллаж шүү дээ. Тэгэл үүнээс болоод хүн бүрэл тэнд ажилладаг хүн бүрэл нэрээ юу хийх вэ 40 жилийн яваараа гэд бодлогошорцсон баг. Тэгсэн кино үйлдвэрт Диа фильмийн цех гэж одоо тийм цех байсан байл да кино үйлдвэрт. Тэр нь юу юм бэ? Диа фильм. Диа фильм гэдэг одоо юу гэдэг юм бэ? Яг би нөгөө яг маш сайн тайлбарч чадахгүй шүү. Зүгээр утгачлал баг багт нэг юм гардаг гэсэн ингээ богино хэмжээний тийм танин мэдгүй юмнууд их гардаг баримт кино энэ төр. Тэгэд тийм нэг цех л гаргадаг. Диа фильм үзүүлж байна гэдэг ч лээ. Тэгэхээр нэг гой гой танин мэдгүй ингээд юмнууд л гардаг байсан. Тэгэхээр тэр Диа фильмийн одоо цехийнхэн дарга нь Тангадын галсангой. Оо за. Яг тэгэхээр энэ үеэр галсангой 43 настай байсан гэсэн үг. Тэгсэн нэг өөрөө нөгөө Диа фильмийнх нь яг цехийн залуус нь 20-тэй залуус л байгаа шүү дээ доор нь ажиллаж байгаа хүмүүс. Галсангойг ажилд харах үед нь цаа уйл даахаа гэсэн юм. Даргаа гэсэн юм. Тэгэл цаа уй гэж дуудаж оруулж ирэнгүүтээ галсан хаа Монгол улсад хэдүүлээ бүр хизээж байхгүй нэг киног бүтээгээд энэ их ойд өргүүл ямар вэ гэсэн ба. Тэгээ үргэлжлүүлээд маа монголч нь уран сайхны кинотой, баримтат кинотой, өнгөт хүртэл кинотой. Гэхдээ бид хүүхэлдэйн киног шүү дээ. Хэдүүлээ үүнийг илбэж байгаад бүтээ гэж. Тэгсэн галсангүй. За та нар тэгэхэд надаас юу хүсэж чам гэсэн ба. Тэгэхээр нөгөө залуус та зохиол нь бичээдэг. Бид нар үлдсэн даа гэсэн. Энэ чинь огт мэрэгжлийн бус хүмүүс байхгүй. Хүүхэлдэйн кино хийх зүгээр тэг нэг хэдэн залуучууд хийчихэл гэж бодсон юм шиг. Кино үйлдвэрт ажилладаг юм чинь гээд. За тэгэхээр галсангой тэр шөндөө бас сэтгэл хөдлөлт 43 настай. Нэг тэ Монголд байхгүй юм гэдэг чинь хэн болгонд л гоё шүү зүр шүү дээ. Яа ойдоо бол маш гоё бэлэг шүү дээ. Тэгэхээр тэр шөндөө хурагчин хүү гэдэг зохиол бичээд нөгөө цэхийн залуус төгсөн байгаа маргааш нь. Тэгэл өнөөдөл нь уншиж үзэл ямар гоё зохиол вэ гэж уншиж байгаа хоорондоо ярилцаад хүү галсаахаа энэ зохиолоор хүүхэлдэйн кино гэхэд үнэхээр төвхтэй гэсэн гинэ. Нөгөө зүгээр зохиол уншичаад яагаад та нар зурч эхлэхгүй яагаад энэ хэцүү байгаа энэ зохиолын яг юу нь хэцүү байгаа гэсэн чинь хурагчин хүү гэдэг зохиол шүү дээ. Хөлн дэндүү ол юм аа. Хурганы хөлөө. Мянган хараа нөгөө зохиол дээр нь баахан хонь ямаагаа шүү дээ. Тэгэхээр нөгөө залуус ингэсэн байна. Бид энэ чинь зурна те.
дэндүү олон хөл зурах гэдэг. 1000 хурганы 4000 хөл жойрогнуулах, 2000 эвэр шоорогнуулах, 1000 ам ангалзуулах амаргүй байж шүү дээ гэсэн байна. Ингэж хэлсэн тэр нөгөө залуус нь болохоор Балдан Бүрв, Жадамб, Отхон баяр нар юм байна. Тэгээд гал сайхан үнэхээр энэ тэг жойрог энэ баахан хөл жойрогнуулж, баахан эвэр шоорогнуулж, баахан ам ангалзуулах хэцүү байна. Та болж игэл хөл цөөтэй. Болж игэл бүр хөлгүй амтантай зохиол бичээдэг гэсэн байна. Йоо, нэрээ бүгдийн зураг шүү дээ. Тэр хөдөлгөөнд оруулах гэж. Тэгээд тэр чинь хөдлөн шүү дээ. Хэвээ шооргон жигнэс. Тэгэхээр галсангой маргааш нь за хөлгүй амтан гэж бодож байжсэн аа. Ямар зохиол авчирч гисэн гэж. За. Өндөг гэдэг. Үгтэй гэнэ зохиол авчирч гисэн хөө. Йоо, бүр 1000 хоног. Гарчигнаас амар шилжчихээ. Тэг гарчигнаас гоё яг ойлгомжтой байна. За ингээд нөгөө цэхийн залуус ч уншиж үзсэн байгаа нөгөө гур. Уншиж үзэл бөөм баяр. Тэгэл бүр баг галсангой тэр өвдөгт мөрөх нь холгүй юм болсон гэж байгаа юм. Ингээд баярсан да. Тэгэл хэлсэн ба. За галсааха. Энэ манай тасгийн маш том нууц шүү. Бид мультфильм хийх гэж байгааг бүр хинч мэдэх ясгүй. Гинэтэл бид гарч ирэл алмаар болаа л гэнгээл. Тэгэл алгаа тарцаагаад гэсэн гинэ. Нөгөө гурван залууч. За ингээд цэхийн залуус маань өдөртөө яг нөгөө төлөвлөгөөтэй ажиллаа хийн штэ энэ чинь. Яг ажиллаа хийн. Тэгэл ажил тарсны дараа нөгөө цэхийн үүдийг нэстэ үүд дотроос нь тас цойжлал нөгөө мультфильмийн зургийг зурж эхэлсэн байна. Өндгөө зураалаа. Ямар ч гэсэн гэтээ эдгээр чинь нөгөө мэрэгжлийн мультфильм чинь биш болохоос зүгээр бас зураач энэ төр хүмүүс байгаа шүү дээ. За ингээд өдөр шөнөг зурсан. Нөгөө онгот нарцсан. Тэгээд 1000 зураг зурсан ба. Хөөх 1000 зурагтай болцсон. Энэ тасгийн болохоор тэр 3 хүн хэлсэн шүү дээ. Зураглаач нь болохоор Балдан Бүрв. Өөрөө гэдэг бол мэрэгжлийн жүжигчин. Харин зураачт нь нөгөө ирэхгүй Жадамба, Отхон баяр нар. Тодын Отхон баяр гэдэг. Энэ ах бол одоо бүр Монгол маркийн нэрт зураач вэ? Монгол маркны. Одоо Их Британд бүр амьдардаг. Олон жил амьдарч байгаа хөө. Ямар ч өнгөрсөн жил 24 онд гэсэн үг Монголын маркийн далд түүхээс гээд нэг гоё ном гаргасан тийм ах штэ. Их Британий элчин сайд тэр чинь энэ нөгөө шинэ ном нь Их Британд гарч. Тэгэл тэнд чинь бүх улс сэтгүүлийн авалт болол. За ингээ 1000 зураг зурчихсан нөгөө нөхд чинь дог байна штэ. Хүн төрлөختний хийж чадсан бүхнийг Монгол хүн хийж чаддгийн жишээ нь бидгээл. Би намагтаад л те. Догтлоо л. За ингээд за ямар ч зурагтай. Гэтэ одоо яах вэ? Энэ чинь хүүхэлдэйн кино болох хэрэгтэй шүү дээ. Хүссэн хүсээгүй нууцаа ганц нэг хүнд задлахаас аргагүй л төрч. Учир нь тэдэнд одоо их зураглаач хэрэгтэй. Нөгөө зургуудыг чинь ингээд аваад те. Тэгэхэр нь хин танцсан гэхээр Шарав дорж гэдэг залууд. Энэ бол юу гэхээр хожим нь Мандгайцсан хатан гэдэг киногоор зураглаа ерөнхий зураглаач нар ажилласан учраас төрийн шагнал авсан юм байхгүй. Шар дуржгаад хандсан шалтгаан өөрөө галсангой санаа юм байна. Шар дорж гойд хандсан. Яг тэгэхээр Шар доржийн ам бол Төв банкны авдрын цойшл гэсэн үг гэж хэлсэн байна. Хинч нууцаа хэлдэг нэг тийм хүн байдаг та нөгөө итгэж хэлж болдог. Тийм бай. Тэгэхээр түүний ам бол Төв банкны авдрын цойж гэсэн байна. За ингээд за ингээд Шар дорж гой зургийг авч гисэн байна. Нөгөө 1000 зургийг ч тий. За одоо ингээд зургийг авцсан. Дараа нь нөгөө зураг угаалгахын тулд мэдээж хэрэг бас нэг хайс босруулдаг хүн ч юм нэг хүн дээр очино да. Тэгэхээр өнгөтийн мэрэгчлэн дашхууд бас нууцаа алдчихж байгаа. За задарсаар л. Тийм задарсаар ингээ ганц хоёроор тий. Гэтэ бүгднгээс нь өөр хүн хэлж болохгүй шүү л гэж тий. За ямар ч тач Монгол улсын түүхэнд анхны хүүхэлдэйн кино бэлэн болж. Тэгээ цөмөөрөө мөнөх анхдагч кино үзчихэ. Гэтэл харамсалтай нь зураг нөгөө огт хөдөлдөггүй нөгөө хүм амьд нь бүр ингээ хөдөлдөггүй ингээд зүгээр зураг яваад идэг. Хүүхэлдэйн кино чинь хөдлөх ёстой болохоос биш нөгөө хідэн хөдөлгөөнгүй зургуудын цуглуулга байх ёсгүй шүү дээ. Зураг нь хөдөлдөггүй. Одоо яах вэ? Юу энэ төр алдаа гарснаа ойлгодог. Тэгээ нөгөө залуус чинь бууж өгдөггүй. Галсан гож бас ойлгодог. Нөгөө дарга нь зүгээр л дээ зохиол бичсэн шүү дээ. Нөгөөд бол зураалээс дэмжээлээс нууцлалээс Google-д хөдөлдөг. Ямар сони тийм 1000 юу зурсан юм бэ? Тэг багын дүр мөрөө ингээл зурсан юм байл. За тэгэхэд галсан гой гэсэн ба. Би ч нөгөө дарга юм болохоор бид
туршлага судлах хэрэгтэй юм байна гэд. Маш лут дүгнэлт хийсэн байна. За одоо хаанаас туршлага судлах вэ те? Тухайн үед чинь бид чинь бараг л бүх зүйлийг зөвлөлтөөр сурч байсан үе шүү дээ. Тийм шүү. Ингээд зөвлөлтийн соёлын ордонд л энэ хүүхэлдэйн киноны нууц байж магадгүй гэд нэгнийхэн толгойд ороод ирсэн юм шиг. Галсан гуай ч юм уу хин нэгнийхэн толгойд. Зөвлөлтийн соёлын ордон гэдэг нь одоо маань нөгөө Ленин клуб байхгүй. Хэрэг хүүхэд залуу сонсч ивэл те эн чинь нөгөө талбайн уртлын автобусны бодлолын тэр барилга чинь Ленин клуб. Одоо бид нар Санкт Петербург гэдэг те Санкт одоо автобусны бодол Санкт Петербург гэдэг чинь тэр чинь Ленин клуб чинь Санкт Петербург клуб болж хувирсан. Эн чинь нөгөө Оросын соёлын одоо тэр байшин байхгүй. Нэг юм шар байдаг шүү дээ. За ингээд тухайн үед чинь Ленин клуб чинь өчнөө юм болно. Эн чинь яг соёлын төв байхгүй. Тэгэхээр нөгөөд чинь Ленин клубээс нэг хүүхэлдэйн кино гуйж авсан ба. Зөвлөлтөө. Одоо тэр нь юу гэсэн үг хүүхэлдэйн киноны хальсыг нь л гуйж авна гэсэн үг шүү дээ. Ингээд яг тий ингээд биллионг хөдөлгөөн ингээд гэж явдаг. За нөгөө тэгэхээр ямар ч хүүхэлдэйн киноны хальстай анх удаа болж байгаа шүү дээ. Цэхийн залуус өнөө хүүхэлдэйг ууггүй судалж эхэлнэ гэсэн үг. Яг ингээд хальсыг ингээд хараад ээлжилж хараад гэрэлд хараад хальсыг нь авчихсан нөхдөвч нь бүр кадраар судалнаа л гэсэн үг. Ингээ бүгдээрээ одоо нэгэн зэрэг хүүхэлдэйн киноны гайхамшигт ертөнцийн нууцыг тайлж чадсан ба. Энэ юу гэвэл хүүхэлдэйн кинонд мянган ширхэг зураг хөдлөхгүй юм байна гэдэг нууцыг ойлгосон байгаа. За ингээ нууцыг гартаа оролцсон. Гол дүрүүдийнхэн хүргийг угаасаа тэр мянган зурагтаа бүтээч гэсэн байсан. За ингээд нөгөө 3 нөхөр маань нөгөө 2 зураач энэ төр те зураглаач эдэн нийлээд сарын дотор нэмж 9,000 зураг зурч. Их ажил биш үү? Тий. Энэ чинь ажлын хажуугаар шүү дээ. Тийш тэ үрхий. За одоо ингээд 10,000 гаруй зураг зурцсан нөгөө төлч. Энэ тухай галсангой бүр өөр ингээд тэр дурсамжтай ингэж үтсэн ба. Зураглаач Балдан бүрэн маань авгаанхаа үрд 60 хоног бус ажлынхаа өрөөнд зовж хонсон цөөнгүү дээ гэж үтсэн ба. Шүүрхийт. Гэтэл энэ ч гэртээ биш бүр ажил дээр хоноод байсан байж таарах нь шүү дээ. Ажил дээр хоноод байсан чинь авгаа нь ойлгоод хахад авгаа нь хардаагүй байхад ажлынх нь хардаж эхэлсэн гинэ. Галсангой энэ дурсамж дээр. Тий. Ажил дээр юу хийгээд ангид. Ажлынх нь тэр энэ жигжиг болоод нөгөөдөл энэ эдрийг чи хартаад. Нөхөр Балдан бүрв гэртээ ч хонохгүй яг ямар санаагаар ямар зураг нууцлан аваад байна гэж ховж угаарч эхэлсэн байна. За чин зураглаач бас ингээд нөгөө те ингээд нөгөө зурсан зургууд бас ингээд аваад эвлүүлэл байж байгаа л үү те бодвол. За ямар ч ингээд бүх юм ингээд хийчлээ 10,000 зураг зурчлаа. Захиал дэлгэцэнд гаргаж үүсэх өдөр ирж. Яна хөдөлсөн үү? Гэтэл нөгөө төр чи итгэл төгс үзнэс те 10,000 зураг угаасаа зурагтаа усч. Тэгсэн чи яасан гэж. Үнэхээр зураг нь хөдөлж эхэлж. За. Бүгд бөөн баяр. Ураа ашиграал. Галсангой бүр ориглуун дарс бодолсон гэсэн. За ингээл хөөрч баярсан ус чинь тайвширч авал ахин дэх үзэн штэ. Нэг гоё ус юм ахин дэх үздэгдэг үе юм те. Яст хит үзэн. Гол Баатар Батын гавл нь түнхэлзэн хөдөлж байна гин. Нүд нь урагшаа сундаг дуран шиг л ингээл урагшаа сунж байна гин. Тэгс мөрчлөө Бат ямагт ухран явж байна гин. Өстой хөвгчлөлтөө хөөрхөн байна гинэ. Яг л ингээл те бодсноор. Гэхдээ л үзэгцэм нэг л зүйл дутуу байна гинэ. Гадаадын хүүхэлдэйн кино дайтай болдоггүй. Юу болоод байгааг ойлгох нэг зүйл дутуу байгаад. Иймээс нөгөө нууцлаад байгаа нууцаа ахаад өөр хідэн хүнд задлахаас өөр аргагүй л дорч. Өөр хүн юу нь болохгүй мэдмээр шүү дээ энэ чинь тий. Бүр илүү том мэрэгжлийн хүмүүст. Тэгэхээр ахаад хідүүнд нууцаа задлан байж юу нь болохгүй мэдэх одоо хинт хандсан гэдгийг хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад хэлье. За. Кино шиг байна. Яа, үнэхээр хөөрх юм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энгийн бөгөөд төгс хаадал або арьс чигшүүлэх одоо цувралаараа хамтран дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Рото компани маань ийм арьс чигшүүлэх дээрээс нь цайруулах гэсэн ийм хосолсон үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг бидэнд танилцуулаад байгаа. Арьсанд чигшил өгөх гол үүрэг бүх ийм 4 төрлийн гиалуроны хүчил агуулсан. Энэ нь арьсны өнгийн хэсэг болон арьсны эпидерм давхархын бүр гүнд нь хүртэл хүрч чигшлийг өгдөг юм байна. За ер нь нэг цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээр арьс хураашдаг гэдэг ойлголт бүр яалтчгүй байдаг. Хураашаад ер нь бол ийм тослог арьстай хүн л цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол хураашаад идэх байхгүй. Тэгсэн чинь энэ болохоор тийм ингээд шууд холцруутай явчихдаг. Тэгсэн чинь бүр цайруулах үйлчилгээ дээрэс нь бүр супер чигшүүлэх үйлчилгээтэй. За тэгээ энгийн тэр гиалуроны хүчил супер гиалуроны хүчил гэсэн ийм хоёр төрлийн гиалуроны хүчлийг одоо арьсны өнгийн хэсэг чигшил өгч арьсыг
одоо усчуулж өгж байгаа. Дээрэс нь тэр 3 4-р үйлчлэгийн юу вэ гэвэл нано гэж бас байгаа юм. Энэ нь болохоор бүр эпидерм давхаргын гүнд хүртэл чигшэл өгж байгаа. Тэгээ эсэлдүүлсэн гиалуроны хүчил гэх сүлд нэмэгдэж байгаа энэ орц нь болохоор арсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшэл өөрөө алдагдаж ууршихаас хадгалаад одоо түгжээд өгч байна гэсэн төв банкны авдрын төлхөр л гэсэн. Тэгэхээр одоо угсаа нөгөө од мөндрөөр юу явж штэ Вьетнам явж штэ. Тэгээ нэг хар юмнууд ирэх байлгүй. Яг тэр үйл хэрэг болно мэт энэ. Яг хэрэг болно. Тэгэхээр яг ийм гой чигшүүлэх дээрээс нь цайруулах үйлчлэгээтэй энэ бүтээгдэхүүнийг ийм давхар үйлчлэгээ авчна гэдэг чинь айгүй зүгээр. Тэгэхээр чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд арьс хуурайшин гэдэг одоо бодлоо та бүр хайсан дээр шүү. Тэгэхээр ямар хаагур худалдаалагдж байна гэвэл Монс Хэминсан болон GJIBT дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За эсвэл та одоо Facebook дээр Roto Hadal Abo Mongolia гэж бичээд тэгээд одоо бүтээгдэхүүнтэй танилцаад лавлаад асууж болох юм шүү. Тэгээд дэмжиж ажилласан Roto компанид баярлалаа. За баярлалаа. За ингээ манай эд чинь Монгол улсын түүхэнд анхны хүүхэлдэйн кино буюу өндөг нэртэй хүүхэлдэйн кино хийх гээд нэг юм болж бүтэхгүй байгаа болохоор ингээ хүмүүс танцсан гэж байна шүү дээ. Тэгээд хин танцсан гэхээр Мягмаргай цогцлогой гэд. Тэр агуу зураач нарыг оруулж ирээд нууц бүтээлээ үзүүлж байгаа. Яг жинхэнэ зураач хүмүүст. Тэгээд зөвлөгөө гуйж байгаа. Одоо азарганы нөсөлтөнийг чинь болохоор ардын зураач Цэвж уггай зурсан шүү дээ. Цэвж уггай төрсөн дүүч Мягмаргай байхгүй юу? Энэ ах トゥ хоёр агуу зураач байхгүй. Манай бүр аавын багш нэ. Манай аав чинь бас их алдартай зураач юм шүү дээ. Манай аавын багш нь Мягмаргай байхгүй. Тэгээ би эднийг сайн мэднэ. Цогцлогой болохоор манай эмээ өвгийн бүр дотны найз байхгүй. Бүр хоёр агуу ирхэн байдаг байхгүй. За ихч тийш харуул суугаад үзэж дээ. Тэгэхээр Мягмаргай болохоор 45 настай. Тухайн үед энэ чинь голог цөөхөн, үер, өндөр ээж, өглөө, дайсны зүргүүдээ сонсцгоо, моторын дуу, хөдөөгийн баясгалан гэд өчнөөнөө киноны зураачаар ажилласан байсан. Дараа нь бол бүр олон кинонд бас яаж. Цогцлогой гэхэд бол 41 настай. Төмний нэг ховдгийн гай, хүний мөр, төөрсөр төрөлдөө нийслэл хүүгээл бас хам гоё кинондын зураач. Хожим бүр гоё нөгөө кинонуудын зураачаар ажиллана. Тэгэхээр 45 настай, 41 настай хоёр атмаа орж ирсэн байх нь шүү дээ. Галсан гоо чинь 43 настай тий. Нөгөө залуус зөвлөх гэдэг шүү дээ. За ийм агуу хоёр ирхэм өнөөх залуус маш чухал зөвлөгөөнд өгсөн ба. Энэ будгийн ширхэг чинь том байна гэдэг ч юм уу тий. Тэр нь одоо нөгөөдүүлэр шууд ойлгох нь л хэл та нөгөө зураач нар бол дүрсээ эсрэг тийш нь эвлүүрлэн ухсаар гэх мэт ч юм уу тий. Нөгөө луугрууд чинь богдын лүнтэн шиг л ингээл буулган шүү дээ. Тэгээ гарах болсон нөгөөдүүл хинчлэхгүй гэдэг хамл гээл. Тэгээ залуус чинь. Тэгэхээр маа хоёр сууц зураач маань хинчлэхгүй гэж ам тангараг өргөд гэтээ гарахтаа нэг бэлэг өгöd гарсан маа. Тэр нь болохоор биер будаг зургийн цаас өчнөө нэг бэлэглээд гарч. Хамгийн хэрэгтэй юм өгч. За ингээд 40 жил яваад хөддөг. Тэ. Ямар тааш нэгэнд ихлүүлсэн юм чинь дуусах хэрэгтэй шүү дээ. Ядч байхад дэлхий чадаад байхад Монгол хүн л чадна гэсэн маш гайхалтай энэ үнэхээр сайхан ийм амбицтай залуус шүү дээ. Тэгэхээр өнөө хоёр мундаг зураачийн зөвлөгөөг аваад ахиад зурсаар хагаад 18,000 зурагт олж. Ой энэ бүр яст үнэхээр их тав шүү. За ингээд дахиад үтчих. Одоо 10,000 шаа. Одоо 18,000 зурагт. Янзын сайхан хөдөлж байна. Одоо л хөдөлгөөн дээр бүр санаа зовх. Бүх юм гоё. Бүр өндөг гэдэг хүүхэлдэйн кино юм. Өөлөх юм алга. Тэгтэл нэг л юм дутуу. Тэгсэн өнөөх нөх гадаад киногоо үзэж байгаа хүүхэлдэйн кино. Өөр хүүхэлдэйн кинонууд ч юм уу. Тэгсэн чинь тэд нар дээр чинь хөгжим их шгэлт юм байна шүү дээ. Дутаад исэн юм хөгжим юм уу? За одоо тэгвэл хинээр хөгжим хөвчлөх. Бас нэг нууцаар хинийг задлаа гэсэн үг тийм. Өнөөх залуучууд ч нь болохоор нэг таньдаг мэддэг хүн байж болох ч гэсэн галсангой илүү сайн мэдэн шүү дээ. Тэгэхээр галсангой таньцсан. Хөгжим бичээдэг гэдэг. Хамгийн гол нь галсангой нөгөө нэг бас хүнд хэлэхгүй хүнээ сонгоод байгаа байхгүй юу? За хөгжим бичгүй болоод гэл галсангой гойсон. Галсангой харин тухайд нэрд гараагүйсэн. Одоо тийм бүр олонний танил болоо гэсэн нэг 36 настайд нэг хөгжмийн захиалга өгсөн ба. Амар мэдрэмжтэй галсангой. Тэгэхээр би яг энэ түүхийг ер нь уншаад хэдий хүндэлдэг гэсэн бүр их хүндлээд. Тэр 36 настай залуу одоо бол нэгэнтээ уран бүтээлээ мөнхөрсөн одоо чинь бид бүгдийн сайн мэдих зулай цагаан алтай ч юм уу те тэр дууг зохиосон урлын гавьяз зүтгэлдэн сангид орж байгаа юм. Сангид орж бол энэ амьдралын туршид нийтдээ бүр алдартай тэр олон түмэнд алдартай 500 гаруй дуу. 50 биш 500 гаруй дуу. Хүүхдийн 50 гаруй дуу. Дээрээс нь симфон, төгөлдрийн санаатууд гээд бүр агуу их төрөөс ирэх юм байхгүй. За ингээд сангид орж байгаа хөгжим бичиж. За ийхүү
дуутай, хөгжимтэй, яриа хөөрөөтэй. Эхлэхдээ Монгол кино үйлдвэрийн 40 жилийн ойд гэсэн ганц ингээд үүхтэй тийм ганц бүлэг хүүхэлдэйн кино бүтээл бэлэн болж. Зураач Жадамб, зураач Отгонбаяр хосол одоо зургийн талдаа Монгол талдаа ганц мэрэгчлэн Балдан Пүрв нарын одоо энэ залуу санаачилж, галсангуй дэмжиж, мягмаргуй цогцолгойгоор зөвлөгөө авч нэмхэн шарав дорж байгаа, санг дорж байгаа дашгүйгүй гэд энэ олон эрхмүүдийн ачаар ганц бүлэг хүүхэлдэйн кино дэлгэцийн бүтээл болоход бэлэн болж. Одоо 3 доод үзүүлж сюрприз барих цаг болж. Нөгөө 3 дарга гэсэн үг шүү дээ. Эхний доол нөгөө кино үйлдвэрийн дарга Доноргой. 2 дахь доон Дорч Боломгой, 3 дахь доон Дашдоргой. Тэгсэн энэ бүтээлийг буюу Монгол улсын түүхэнд анхны хүүхэлдэйн киног 3 доо бүгдээрээ үзчихэд бүр маш баяр хөөртэй хүлээж авсан байна. Бүр ингэж төсөөлөг өгсөн. Ийм сайхан зүйл бүр хийж болдгоо гэд. Бүр тооцоолог үзүүлэхгүй. Эдгэрсэн сюрприз ярьдаг шүү дээ. Гэхдээ нэг ийм нөгөө шин зам гарч штеп айгуу гоё. Тэгэхээр хүүхэлдэйн кино маань юуны тухай гэж бодож байгаа мэдээж хүн болгон тийм үү. Тэгэхээр би зохиолыг ярьж өгөө. За. Галсангуйн дурсамжаас та бүхэнд Монголын түүхэнд анхны хүүхэлдэйн киноны зохиол ямар байсныг хүргэе. Маш олон хөлтэй байж хөлгүй болсон шүү дээ. За энэ хүү нууц киноны зохиол нь гэвэл Монгол дээл ховцтой өвгөн тэнгэрээр нисэж явах юм. Түүнийг нисэж явахад түүний дагуур Монгол ахуй гэр айл адуу мал аж төрдөг одоо төрлөх одоо тэр нөгөө суурин газар ч юм ингээл урсж өнгөрнө штэ. За ингэж хаад нисдэг өвгөн маань нэгэн хашаанд ирж бууж. Гэртээ ирж. Тэгсэн өвгнийг ач хүн угцдаг байхгүй. Тэгэл угцсан чинь өвгний ингээд 2 ханцун дотор юмтаалт тунталцсан дүнхэлцэн хөдөлж. Энэ юу вэ өвөө гэл ачин асууж. Тэгсэн өвөө нь шил иддэг, шүл болдог, үүрээр донгоддог, өндөг гаргадаг тэр юу вэ гэд оньсоо асуудаг байхгүй. Тэгсэн ач хүү янз бүрээр ингээд буудаж. Өвөө нь захиа сайн бод. Таавал чамд үүнийг өгнө гэд. Тэгэхээр өвөө ахаад хэлдэг гэсэн чинь шил иддэг, шүл болдог, үүрээр донгоддог, өндөг гаргадаг тэр юу вэ гэд. Тэгэхээр наа чинь дахиа гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө өвгний 2 ханцуу чинь тунталцсан түнхэлцэн хөдөлж исэн шүү дээ. Тинчэнсээ ханцуугаас ихсэрсэн чинь 2 дахиад донгодж гарч ирээд газарцдээ. За ингээд ач хүн гоё ингээ 2 дахиад талцсан. Тэгсэн маргааш өглөө хүү ингээд нөгөө харсан чинь 2 дахиад өндгөлцөн байж. Гэтэл нөгөө өндөг чинь нөгөөдөр нь ангаахаа болчлоо. Төдхөн дэгдээхээ болж байна. Ингээд жаалхүү ийхүү шувуу өндгөлдгийг өндөг нь ангаахаа мөн дэгдээхээ улмаа шувуу болдгийг мэдчих авч. За ингээд нэгэн өдөр жаалхүү холын эргээр зугаалж явтал 2 том хөх өндөгтэй таарлцж гинэ л дээ. Гол эрэг дээр. Тэр 2 өндгийг гэртээ авчирна дахиандаа даруулав. Гэтэл тэр өндгөөс нь ангаахаа харин чүүчисэн өндөр хөлтэй тугруу болж хөрсөн гинэ. Үүнд хөөрч байрсан хөвгүн нуурын цахаас 2 хул шар өндөг бас авчираад дахиагаар ахаа даруулж. Гэтэл тэр нь дахиач бас тогрооч биш. Харин алцар балцар гүйсэн нугас болж гинэ. Энэ явдал хүүд урамтай бөгөөд мэдээж хачиргалтай. Энэ мэтэр олон өндөг даруулаад олон зүйл шуута болсондоо омогшин гайхуулж явсан хүү нэгэн өдөр хадны ангалаас ногоон бидэртэй хідэн өндөг олоод түүнийгээ дахиандаа даруулд. Энэ удаа ямар шувуу гарч ирэх болоо гэд сэтгэл догдлон. Тэгээд догдлон унтаад өглөөн сэрээд харсан чинь харин бүх шувуу нь үгчгсэн байж гэн. Өөдөөс нь харин хурун чинээ 3 могоо морилдсан толгоогоо цоролзуулан хилээ гэл тануулан айсв. Ингээд үлгэр тусд. Могооны өндөг. Зохиолын агуулгын товчхондоо юм. Тэгээ үүнийг л зурсан байх нь манайхан. Гэтэ ямар гоё танин мэд хүн. Гоё яваад. Өндөг. Гэтэ өндгөө бас их оруулж. Тийм, ялчгүй өндөг байгаас тээ. Гэтэ төгсгөл зөвүүн байгаас. Тийм байна. За ингээд нөгөө тэр үеийн хуулиасаар одоо нөгөө өндөг гэдэг киногоо батлуулах болно. Тухайн чинь кино, жүжиг, дуу, шүлэг гэд юу л үгүй. Бүхэл зүйлийг нэг уран сайхны зөвлөлчүүлүү тийм гачимаар оруулаад өнөөдүүл нь баталж байж нийтийн хүртэл болдог байлаа шүү дээ. Тэгэхээр өндөг киноч бас батлуулах ёстой. За тэгэл нөгөөдхөө үзүүлсэн ба. Тэгсэн энд өнөөц чинь ёстой хяруулж эхэлтий. Яагаад гэж.
яагаад гэдэг хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад хэлээ. Нэр яста жүжиг мүжиг бүүж шалгалтаар ороод хасагдчихдаг байсан гэдэг шүү тийм. За хөссөн хөрөнгөө хөссөн улсаас өрөөтэй Инвескор лизинг компанид хэмжиж ажиллаж байна. Тэгэхээр та гадаадад байгаа бол таны одоо санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, байр авах, машин авах бүр үйлчлэгийн чинь Инвескор лизинг маш их тус өргөх гэж байгаамаа. Тэгэхээр хөссөн хөрөнгөө та хөссөн улсаасаа Инвескор лизингээр шийдвэрлэх боломж байна. За гадаад байгаа монголчууд их орондоо санхүүгийн үйлчлэгээ авах ямар ч боломжгүй байдаг. Бүр ямар ч боломжгүй байдаг. Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсан Айлис лизингийн үйлчлэгийг тань танилцуулж байна. Тэгэхээр энэ нь яах юм бэ гэхээр та хувь лизингийн эрсдлийг бодох юм бол хамаагүй найдвартай. Тэгээ зөвхөн одоо гэрчлэгээ гарсан хөссөн орон сууц. За автомашина та гадаадд байгаа альч улсаасаа орлогоо нотлуулад лизингээр худалдаж авах боломжтой. Одоо Монголд байгаа хүн рүү мөнгө явуулаад надад нэг тийм байр аваараа машин аваараа гэх бүр ямар ч нөгөөх нь тэгээд нөх хөлгчүүл яах вэ тийж бөө юм болно шүү дээ. Бөө юм болдог. Тийм ямар ч одоо бас нэг Монголд байгаа үнжил халдуулаад байхгүй аюулгүй амар болж байгаа. За ямар шаардлага тань тавигдах уу гэхээр та гадаадад 6 сараас дээш хугацаанд ажиллаж амьдсан бол. За дээрэс нь та мэдээж 21 нас хүрсэн тийм Монгол улсын иргэн бол. За муу зээл болон одоо шүүхийн шийдвэрээр төлбөрийн үлдэгдэлгүй бол одоо та энэ лизингэд одоо цахимаар хүсэлтээ өгөөл тэгээд шийдвэрлэх боломжтой байгаамаа. Та сонирхож байгаа бол Айлис Цэгмэн вебсайтаар нь болон за эсвэл одоо Инвескор лизинг Айлис Цэгмэн гэж одоо бичээд Facebook пэйж хуудасаар нь холбогдоод мэдээлэл авч болно. За салбар дээр нь ирж уулзъя гэвэл Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Парисын гудамж 42 IC Tower IC Tower-ын 1203 тоотод ирээд уулзч болно. За холбогдох утас нь 72 тэг 27 тэг. За ингээд гадаад байгаа монголчуудын маань маш том асуудал шийдэгдэж байгаа нь ийм байгаа шүү. Та нар манаас цагаа бас өөрийнхөө зовон байж олсон тэгэд мөнгөө хүнд хулигдуулахгүй тулд гэдэг байхгүй юу? Тийм шүү ер нь. За ингээд өндөг киногоо батлуулгалаад тэгэл өстэй бадангуй амьтад л орно шүү дээ чинь. Тэгээ галсангуй гэдэг чи өөрөө тий бас ингээд дарга нь ингээд бардам орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь соёлын яамд түшимлүүд үзчихэд энд нэг л далд дутга байна да. Энэ хүний сайхны санаа, хүний сайхан ажил үйлсийг устгаж дуусгадаг тэр яг хорт могоо манай энэ сайхан нийгэмд яг байд юм. Тэр могоогоор та нарыг хэнийг хэлээд та. Тэр хүн яг хийн энэ хорт могоог та нар хин гэдэг байгаа яг нэрийг хэлж энэ төрөд. Манай удирдлагуудаас та нар хэнийг нь хорт могоо гэх гээд. Манай сайхан нийгэмд ийм байд юм. Та нар хин төрс санаад байна тэр хэл. Тэр асуулт нь нөгөөдөл чи ялагдчих. Ингээ батлуулж чаддаг. Тэгээ бодож үзээгүй юм бүр бодуулах гад асуугаад байгаа юм чи яах вэ? Одоо яах вэ тэгээд? Тэгээ одоо яах вэ? Өөрчлөх хэрэгтэй болно зү тээ. Мэдгүй. Гэхдээ одоо үнгийг тэр чигээр нь өөрчлөлт. Тэг ингээ нэвтрүүлээд дуусаа гэсэн. Юу гэж байгаа? Хөө нэрээ. Юу гэж ингэж үгс үг юм. Нөө яг би өндөгтэй хөглөлт ингээ үдсэн удаа байхгүй л дээ. Тэгтээ бүтээлээ гаргая л. Уус та нар хайхад болохгүй. Үгүй байхгүй харин. Тэгээ болсон. Зургаж байхгүй. Ямар сайн. За ямар тач. За яг жоохон үргэлжлүүлэх гэж үзье. Гэтэ жоохон заяа. Гүү нэр Google дээр бүр хичнээн хайгаад болохгүй. Байхгүй. Тэгтээ тэр үедээ дахиад манай тэр 18,000 зураг зурсан хүмүүс тэмцэн эзтэй. За ямар тач ингэсэн ба. Тэгсэн нөгөө 3 доогийн хамгийн том буюу хамгийн том доо буюу кино өдрийн дарга доноргоо өрөөндөө оруулж ирээд өнөөдийг дайл цайлаад баяр хүргээд тий та нар үнэхээр чухал юм исэн гэд. Гэтэ ах нэг зөвлөгөө гэхэд өгсөн баг. Таад энэ төгсгөлийн гаргалгаа буюу тайлбарыг л засчих тий ялгуул засчих. Эхэнд гарсан өвөө гэж байгаа шүү дээ. Эхэнд гарсан өвөө эцэст нь ахаад гаргачихаа. Одоо та бүхэн кино хийдэг хүмүүс мэднэ. Антон Павлович Чеховгийн зохиолч хэлсэн үг гэдэг шүү дээ. Хэрвээ тайзан дээр буу өлгсөн бол тэр буу заавал будах хэвээр. Дуурах хэвээр тий. Яг юм шиг эхэнд нэгэн төвгөн гарсан бол тэрийг эцэст нь л гаргаад тэгээд түүгээр нэг тэр үгнэр нэг ийм үг хэлүүлчих. Бүх юм хэвээрээ гэсэн үг шүү дээ. Одоо нэгэнд одоо тэр чинь бүх шууд нүхсэн байгаа ч гэсэн тэнгүүд нөгөө өвгөн хүүгээ дуудаж ирээд хүүмэн одоо хүүтэй минь адилхан бас дүүнер минь альва зүйлийг хийхдээ мэддэг хүнээс нь аав ээжээсээ багшаасаа асууж байгаарай гэл тэгэл тусгачилтаа гэдэг байхгүй. За өнөө чинь доноргоон тэр үнэт зөвлөгөөг аваад бүтээлээ засч янзлаад за нэг ингээд ямар ч нэг хорт могоогоор дуустдаг те бас юм мэрэгэн өвгөн те байдаг гэд. За ингээд нөгөөдгөө батлуулахаар орж. Тэгсэн өмнөхөөсөө тис өөр шалтгаан гаргаж ирээд байцаж эхэлдэг. Энэ
хүүхэлдэйн киноны чинь найруулагч нь хийм. Найруулагчгүй кино байх ёсгүй шүү дээ гэж. Үгүй нэрэл эн чинь ямар ч орон тоогч байхгүй, төсөв зардалж байхгүй мөртлөө ингээд манай чинь бүхэл бүтэн хүүхэлдэйн кино бүтээсэн байгаа хүмүүс шүү дээ. Эн чинь нөө социалист тийм одоо ийм зүйл болно гэж маш ховор. Ер нь баг байхгүйтэй адилхан тийм хачин жигтэй дөрвийн бус үзэгдэл болсон байхгүй. Найруулагч нь хийм гэдэг асуулт тухайн үед маш зөв асуулт гэсэн үг. Гэтэл угаасаа энэ чинь найруулагчгүй кино шүү дээ. Хэрвээ одоо за нэг залуу ч юм уу те би найруулагч байна гэд нэг гараад ирэх юм бол бүгдээр л баг дээрлэх гээл. За тэгвэл нэг хорт могооч хин гэлээгээд бас тэгээд унаа шүү дээ ер нь. Тэ? Чи ер нь яхаар найруулж болдгийг хин чамайг найруул гэсэн хин яг тэр тушаалыг өгсөн гэдэг ч юм уу бөөн ядаргаална. Тэгэхээр нь манай ер нь галсангүй харна. Найруулагчтай. Тэгээ найруулагч бид нар бичгээ маш одоо биччихье гэдэг. Найруулагч нь дашторж авраг гэд хэлсэн байна. Өөр гүжирдсэн гэсэн үг. За. Дашторж байгаа гэдэг нь болохоор ийм учиртай. Тухайн үедээ баримтат киноны бүр мэрэгжлийн авраг найруулагч нөхгүй. Оройн дээдэн гэсэн үг. Ер нь дашторж гэхгүй дашторж авраг гэж хэлж байгаа бүр сая. Тийм байна. Тэ? Ядж байгаа тухайн үедээ дашторж байгаа чи өөрөө бүр кино үйлдвэрийнх нь намын үрийн дарга нэсэн байхгүй. Нам гэдэг чинь одоо төрцөг гэсэн үг тухайн үед чинь. Тэгэхээр одоо бас нэг өөртөө нь хамаарал бүхий. Тэгэхээр чижилж болохооргүй хүний хэлсэн юм тийм ийм том албамжаалтай. Тэг ийм ундаг найруулагч хүний нэрийг барьчихсан чинь нөгөөдөл чин одоо өндөгнөөс хайгаад байсан болсод олж харж чадхайлдаг байхгүй. Өндөгнөөс хайна гэж байдаг да. Тэгтэл энэ бүтээл чи өөр өндөг шүү дээ. Маш их хайсан шүү дээ. Тийм биш. Тэгэхэд нэгэнт өндөгнөөс одоо хайх аргагүй болсон учраас энэ бүтээлийг дорн баталчих. Энэ Балбарын дашторж гэдэг энэ найруулагч хүний нэр дээр 160 баримт кино байд. Агуу том той. 160 баримт кино. Тийм байна. Харин ганцхан уран сайхны бүтээл бичигдсэн байд. Тэр бүтээлийн нэр нь өндөг. За ингээд үүнээс хойш тэ яг бид албан ёсны хүүхэлдэйн одоо кино одоо хийдэг одоо цех гэдэг юм юу гэдэг тийм газартай болоод эрх цагаан шиг арслан өвгөн хоёр шаазан зан болдоггүй боргоо өвгөн гэд богино хэмжээний нэлээд чамбай хүүхдэйн кино хийсэн ч гэсэн харамсалтай нарийн 90-ад оны тэр нөгөө шилжилтийн үед тэр амраг үед нэг хэсэгтэл энэ салбар үндсэндээ устгад хүрсэн байс тэ. Тэгээ харин ашгүй одоо хувийн компани ч юм уу хувийн уран бүтээлчд хувь одоо заавал төрцөг гэлтгүй тэ. Бараг тэр нь ч зөв. Тэгээ харин ашгүй ингээ буцаас хэрэгж явах шиг байна. За тэгэхээр өнөөдрийн бэлдсэн өндөг гэд энэ анхны хүүхэлдэйн кино бүтээгдсэн энэ адал явдалтай түүхэн нөр юм. Тэгээ цаашаа юу болсныг үнэхээр мэдх юм алга. Тэгээд энэ бүтээл яагаад одоо бидэнд олддгүйг мэдх юм алга. Хэрв манайхан те мэдчихвэл манай одоо YouTube-ийн од мөндөр суугийн те комент хэсэгт гоё үлдээгээд энэ түүхийг бусдтай бас те гоё түгээгээрээ ялангуяа одоо энэ гоё нэг их оронч дэлхий чадаад хат Монгол хүн ч гэсэн чадах хэрэгтэй гэдэг энэ гоё амбицтай хүмүүсийн тэр үр удмын байвал аав ээжээсээ одоо те нөгөө таньдаг мэддэг хүнээс асуугаад тэг гоё дэлгэрүүлээд бичээрээ ирээдүйд дахиад тэнгуү тэрий чинь авч байгаа дахиад нэг хүн хэдэн жилийн дараа дахиад нэг давтаал ярьж штэ. Яг үнэ. Одоо бид бол тийм өндөгнөөс ч өө ирдэг үед биш учраас бидэнд бол хүснээрээ сэтгэх боломж байгаа. Тэгээ ягаад ч нэр өндөг гэж нэрлсэн тэр үедээ ямар гоё тийм цаг үедээ таарсан ч юм болоо дээ. Манай Сумягийн сугаар өгш маань ярьдагсан байхгүй. Нэг жүжиг батлуулах гэж бүр хид удаа хүмүүс нь бүрстэ залхатлаа тэр комс гэх юм уу тэрүүгээр шалгуулж ордог байсан л гэд ярьдагсан. Тий, одоо Pixar жишээ нь ингээд тэр чинь нэг хүүхэлдэйн кино хийнэ гэдэг ингээд юу яж байгаа штэ. Нэг төсөв гараа штэ. Одоо хэд байт юм бэ? Хэдэн жилийн өмнө 1 секундыг $16,000 үнэлдэг байсан юм. За ямар ч зардлыг нь. Энэ хэдэн секундын тий. Тэгэхээр чинь 1 минут болоход одоо энийгээ 60-аар үржүүлээл тий. 1 цаг ингүүд 3600 үржүүлээл явчих шээ. Тэр 1 секунд нь $16,000 буюу за одоо яг хэдийг би одоо шууд цээж хэлж чадахгүй. За 50 сая төгрөг. Тэр 1 секунд нь 50 сая төгрөг шээ. Тэгэхэд энэ залуус зүгээр л тий ажлаа тараал гэртээ оройч эсвэл ажил дээр хонол тэгсээр гад 18,000 зураг зураад богино хэмжээний тий энэ өндөг гэд хүүхэлтэй энэ зохиолгоо ёст. Энийг хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Гоё тий. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ Адранер нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Инвескор лизинг компани, зам уу энгийн бөгөөд төгс хадалабо, арьс чигшүүлэх цувралаараа Рато компани дэмжиж ажиллалаа. За хөтлөгч Зандан хүү Цэнгэл баяр нар ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа Цэнгэлээ. За
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.